энэ тэгээд хоёр хэлжээр үндсэндээ 24 цагаар дуудлаа. Шөнийн цагаар нэг удаа нэг ээлж гарахтаа боломжгүй. За энэ замын хөдөлгөөний өдөртлийн төвийн нөхцөл. Ерөн зүгээр өнөөдөр замын цагдаагийн энэ албаны үйл ажиллагаатай танилцсах гэхээсээ илүүтэй шийдвэл зохих асуудлуудыг бас газар дээр шийдэх тэр хэмжээгээр энэ зам тээврийн гэмт хэрэг осол эндэгдлийн тоог бууруулах ийм асуудал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр сүүлийн үед энэ орон нутагт болон нийслэл хотод гарч байгаа зам тээврийн гэмт хэргийн осол аваараас шалтгаалж олон зуун хүний амнаас эрүүл мэнд хохирч байгаа. Зөвхөн 2017 онд гэтэл одоо Монгол улсын хэмжээнд орон нутаг нийслэлд 480 500-аад хүн амнаас эрүүл мэндээ зам тээврийн остоос болж алдсан бол үүний бараг одоо 30 гаруй хувь нь нийслэлд амнасаа алдсан юм байгаа. За тэр дундаа бага насны хүүхдүүд, сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөж гэмтэх, амнасаа алдах энэ одоо тоо баггүй хэмжээнд байгаа учраас энийг ямар одоо байдлаар богино хугацаанд энэ тоог бууруулах уу? Хүүхэд багчууд иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хэрхэн бууруулах уу гэдэг энэ хүрээнд өнөөдөр энэ замын цагдаагийн албаны үйл ажиллагаа албан дээр ажиллаж байгаа. Тэгээд зайлшгүй одоо шийдэх шаардлагатай буюу эдгээр одоо гэмт хэргийн зам тээврийн ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх энэ хүрээнд бол шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг одоо багаж ажлын байранд шаардлагатай алба хаагчдын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж энэ одоо зүйлүүдийг бид шийдэж өгч байгаа. Нэгт хоёрт бол цааш нь ирнэ ямар хугацаанд ямар арга хэмжээнүүдийг илүү зохион байгуулж ажиллах ёстой. Зүгээр нэг одоо байдаг хийдэг ажлуудаа хийж яваад тоо буурахгүй байна, асуудал шийдэгдэхгүй байна. Эсвэл нэг ганц 2% буурлаа гэдэг ийм тохиолдлын шин чанартай асуудал яриад байх уу? Цогцоор нь асуудлыг шийдэж энэ гарч байгаа гэмт хэргийн тоог эрчимтэй одоо мэдгэдэггүй хэмжээнд бууруулж болж игэл одоо өшөө бүр байхгүй болох ямар боломж байдгийг гэдэг дээр анхаарахгүй болвол зөвхөн одоо өдөр хоног өнгөрөө гарах цаг маягаар асуудал хандаад яваад байвал өдөр их тусам хүүхэд багчууд иргэд амнаас эрүүл мэндээ алддаг. Тэгээд тэр нь зүгээр байдаг нэг тийм энгийн тохиолдол юм шиг болох ёстой зүйл юм шиг олон нийтэд ойлгодог ийм асуудал байж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ хүрээнд илүү анхаарч ажиллая гэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ замын цагдаагийн одоо албан хаагчдын ажлын байрны ажил хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна иргэд энэ одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд одоо олон нийтэд харьцах асуудлуудыг шийдвэрлэх сахилга бат ёс зүй ажлын одоо байран дэх ажлын гүйцэтгэлийн асуудлуудыг бид бас анхаарахгүй болвол зарим одоо тохиолдолд гэдэг юм уу ерөн их олон тийм үйлдэлүүдээр бол бас хэдийгээр ихэнх нь ёс зүйтэй сахилга баттай мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж байгаа хүмүүс байгаа хэдий ч түүний хажуугаар бас анхаарахгүй болохгүй иргэдийн одоо шүүмжлийг дагуулсан иргэд олон нийтэд замын одоо хөдөлгөөний хяналт тавих гэхээсээ илүүтэй бүдүүлгээр харьцдаг, эрх чөлөөнд нь халддаг, аялал янзын одоо шаардлагагүй шахалт давтамтыг үзүүлдэг ийм тохиолдлууд мэрсэр гардаг учраас энийг бас одоо мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, байгуулах байх ёстой гэдэг үүднээс нь бүх асуудал мэргэжлийн зүгээс дээрээс нь ёс зүйн өндөр түвшинд ажил албаа гүйцэтгэл дээр нь аль аль талаас нь дэмжиж хамтарч алдаа оноог нь одоо зас залруулж оноог нь баталгаа амжилтыг баталгаажуулж алдааг нь одоо багасгаж ажиллах тал дээр одоо анхаарч ажиллах ёстой гэж байна. Зөвхөн дуудлага одоо офицерууд дүүргийн нөгөө одоо эргүүлийн офицер шугам замын байцаагч дээр нэрлэдэг байсан. Энэ бол ерөөсөө яг дуудлага аваад тэрийг шийдвэрлэл үндсэндээ өдрийнх нь ажил ингээд дуусчихдаг. Одоо энэ дараагийн хэлцтэй хийж байгаа энэ бол одоо замын хөдөлгөөний ачаал нөхцөлөд техник зөвлөлтөд энэ камер хордны айн бол хоногт ерөөсөө ингээд юуны дэлгүүрийн ялтаар илрүүлсэн зөрчлийн энэ жижиглэрээ гарсан чинь бол боломжтой. Техник хэрэгсэлд ажиллах гэсэн жоохон хөрсөн бодгоос болоод юу илрүүлсэн зөрчил илгээж байгаа төсөлд оруулсан дүн энэ төрлийн юмнууд нь бол харагдаж байна.
өдөр ажиллахдаа 6 дахь өдрөө ажиллахдаа нөгөө бэм гарагт бол нэг дүүрэг одоо 60 хүнтэй байхад 30 нөгөө амарч байгаа хэдийнхаа ажлыг хийгээд маргааш юм гарагт ажиллах хүмүүс нь тэр бэм гарагт ажилласан хүмүүс нь нөхөж байдлаар тэгээ ажил 7 хоногийн цаг бол 7 цаг Октябрь тэр үеэс жолоодсон тэр хэрэгслүүдийг дэлгээ тавьчихлаа байна. Өмнө 2013 бид бол нэг социологийг хандагч багцтай болсон. Тэр багцыг ашигласнаар ингээд нөгөө сутур удаасан хүмүүс буурсан боловсролтой нэг төдий сайн муурчихгүй зүйлтэй байгаа. Арга хэмжээ нэмэгдсэн. Тэгэхдээ юу сутугаар тавьжуулж аваад тэгээд энэ хотын дүүгийн явгууны ачаал ихтэй замууд дээр одоо энэ багш хэлээдийн узуур 40 мянган узуур чимээг ашиглаад явуул үр дүнтэй болох юм уу гэдэг байдлаар хэлсэн чинь. За цаашд 13 онд авсан энэний ашигтай хугацаа 3 жил байдаг. Тэгээ одоо энэ жил үндсэндээ дуусчих. Одоо ингээд нөгөө юу яадаг. За тэгээд шаардлагатай хөрөнгө юуны ингээд ийм шаардлагатай юм хүсэлтэд гаргасан юм. Энэ жил шийдвэрч авчихсан. Станцны хувьд бол ойлгомжтой. Зүгээр инженер улсын төсөл 28 аймаг орон нутгад ингээ харахаар олон удаа энэ зүйл байдаг. Хүмүүний засаад ингээ янзтай авахаас биш. Зарим өрөөнүүд бол аюул үүсэн санхүүгийн зураг яасан юм байдаг. Энэ зураг дээр 250 сая яаж байгаа манай сайд цэцэг хийх зураг төслийн одоо хийх зарж мэдлийг шийдвэрлэх асуудлуудыг хэмжиж ажиллах хэвтийн асуудлууд бол